За сайн дараагийн оролцогч Наран Туяа байна. Шүүхийн хэргийн зөвлөлийн нарийн бичгээр Амгаланбаатар ирсэн манад ажлын хэсгийн бүрэлдэхүүн бол одоо яг 100% бүгдээрээ ирсэн байгаа шүү. За нэр дэвшигч Наран Туяа 5-аас 10 минутанд өөрийгөө танилцуулаад ер нь хүний эрхийн чиглэлээр цаашдаа ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх болцоотой гэж үзэж байгаа талаар танилцуулах хэрэгтэй. Тэгээд дараа нь бол оролцогчид танаас асуулт асууж та хариулах гэдэг ийм дэгээр бол явж байгаа. За та танилцуулга юм. За өглөөний минь. Миний нэр Ганбатын Наран Туяа. 2003 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг дүүргэж эрх зүйч мэргэжил эзэмшсэн. 2010 онд Мельбурний их сургуульд хууль зүйн мастер, 2018 онд Австралийн үндэсний их сургуульд олон улсын эрх зүй хүний эрхийн чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан. Дэлхийн нэр хүндтэй бас одоо судалгааны хүрээлэнгүүдэд бол мэргэжил дэвшлүүлсэн. Эрх зүйч мэргэжлээр 17 жил ажиллаж байна. Газрын тосны хэрэг эрхлэх газарт ажилласан 5 сарыг тооцвол энэ бүх хугацаанд хүний эрхийн салбарт ажиллаж ирлээ. Тэгэхээр хүний эрхийн салбарт Монгол улсад болон олон улсын түвшинд ажилласан туршлагатай 2003 оноос 12 оны хооронд бол Монгол улсад ажилласан. Үүний дотор бол хүний эрхийн үндэсний комист одоо референт, ахлах референт, ажлын албаны даргаар ажилласан. Хүний эрхийн үндэсний комист ажиллахдаа бол бодлого дүн шинжилгээний ажлыг одоо голчлон хийжсэн. За эрх зүйч мэргэжил эзэмшихээс өмнө бол төрийн бас байгууллагуудад бас ажиллаж байсан. Amnesty International байгууллагт олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг одоо сойрхон батлах кампанит ажлын зохицуулагч, либерал эмэгтэйчүүдийн оюуны сан байгууллагт хүний эрх ардчлал хөтөлбөрийн зохицуулагчаар бас ажиллаж байсан. 2012 оноос эхлээд бол Австрали улсад олон улсын түвшинд хүний эрхийн чиглэлээр ажиллаж байгаа. 2012-оос 17 онд бол Австралийн үндэсний их сургуулийн нийгмийн зохицуулалт дэлхийн засаглалын сургуульд бол одоо судлаач, докторант судлаачаар ажилласан. За энэ судалгаа маань бол Австралийн судалгааны зөвлөлөөс санхүүждэг. Одоо нэр хүндтэй салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтдэд олгодог ийм одоо судалгааны томоохон нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн дээд комиссарын газар бас дэмжиж оролцсон ийм одоо судалгааны том төсөл байсан. За 6 судлаачийн бүрэлдэхүүнтэй энэ төсөлд бол нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц Австрали Монгол улсын улс төр нийгэм эрх зүйд ямар нөлөө үзүүлвэ гэдэг асуудлыг бол судлаж энэ асуудлаараа докторийн зэрэг хамгаалсан. Үүнээс гадна бол Австралийн үндэсний их сургууль Монголын хүрээлэнтэй Монгол улсын түүх, соёл, эрх зүй, өнөөгийн байдлыг судалдаг одоо энэ хүрээлэнд бол давхар судлаачаар ажиллаж байсан. За тэгээд одоо мөн одоо докторант судлаачийн хийдэг нэг ажил бол сургуулийнхаа эрдэм шинжилгээ судалгаа сургалтын ажилд оролцдог. Бакалавр, магистрийн одоо семинаруудыг хөтэлдэг ийм ажлыг хийдэг. 18 оноос хойш бол бие даасан шинжээчээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд 2 үндсэн одоо салбарт ажиллаж байгаа. Эрдэм шинжилгээнийхээ ажлыг үргэлжлүүлж байна. Австралийн үндэсний их сургуулийн өөрийнхөө одоо төрлөх сургууль дээр мөн Монголын хүрээлэнд бол судлаачаар хамаарагдаж докторийн судалгааны ажилдаа суурилсан одоо эрдэм шинжилгээний бүтээл нэг сэдвт бүтээл дээр ажиллаж байгаа. Мөн олон улсын байгууллага төсөл хөтөлбөрүүдэд бол зөвлөхөөр ажиллаж байна. За 2000 энэ хүрээнд бол мэдээж маш олон байгууллагуудтай ажилласан. 2020 он гараад бол 2 үндсэн төсөл дээр ажиллаж байгаа. Энэ нь бол холбооны бүгд найрамдах Герман улсын Фрайбург хотод төвтэй Протесив гэж олон улсын зөвлөх үйлчилгээний компанид хүний эрхийн шинжээчээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд 13 улсын одоо хүний эрхийн нөхцөл байдал нэгдсэн үндэсний байгууллагын 7 гэрээ конвенцийг яаж хэрэгжүүлж байгаа вэ гэдэг байдлыг мониторинг хийхээс гадна Монголын одоо асуудлыг бас одоо асуудал мониторинг хийж байгаа. За тэгээд энэ дээрээ үндэслээд бол Европын комист бодлогын зөвлөмж тусалцаа үзүүлж байгаа. Хоёр дахь одоо хийсэн ажил бол олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагт
гэр бүлийн хүчээр хилийн хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэхтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомж тэдгээрийн хэрэгжилтийг хохирогч төвтэй хандлагын үүднээс үнэлэх нь гэдэг ийм одоо нийгэм эрх зүйн судалгааны ажилд үндэсний ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. За энэ судалгааныхаа одоо хувийн шалтгаанаас болоод энэ судалгааны хугацаа маань нэлээд сунах шаардлагатай болсон учраас судалгааны аргачлалаа боловсруулад энэ ажлаа хүлээлгэж өгсөн. За энэ хүрээнд бас одоо өмнө нь зөвлөх үйлчилгээний хүрээнд нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Аз намхан далайн хүний эрхийн үндэсний байгууллагуудын форум, Лүндийн их сургуулийн Раул Валенбергийн хүрээлэн тэгээд Монгол Улсын одоо нээлттэй нийгэм форум төрийн бас байгууллага, хувийн хэвшлийн одоо байгууллагуудтай болвол ажилдаг. Гурав дахь нэг одоо хийдэг чиглэл маань бол пробоно миний одоо сайн дурын төсөл. Монгол Улсын нийгэм улс төр эдийн засгийн асуудлаар олон нийтэд чиглэсэн нийтлэлийг өөрийн платформоор бичиж түгээдэг. Мөн одоо жаргал дефакто одоо мэдээллийн платформоор бас өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг. Тэгэхээр хүний эрхийн салбарт Монгол улсад болон Австрали улсад олон улсын түвшинд Монгол улсад ажиллахдаа төрийн болон төрийн бус байгууллагт ажилласан. Практик ажил хийжсэнээс гадна академик судалгааны ажлын туршлагатай. Тэгэхээр одоо янз бүрийн хүний эрхийн асуудлыг янз бүрийн өнцгөөс, янз бүрийн байгууллагуудаас, янз бүрийн платформоос одоо ажилласан гэдэг нь бол давуу тал болов уу гэж бодож байна. За тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн бол хүний эрхийн тодорхой асуудлыг явц цав нарийн тодорхой мэдхийн хажуугаар Монгол Улсын хүний эрхийг хамгаалах тогтолцоог цогцоор нь мэддэг байх шаардлагатай. Нөгөө талаас Монгол Улсын эдийн засаг, нийгэм, соёл, эрх зүй, түүхийн нөхцөл байдлыг ойлгодог. Хүний эрхийг хамгаалах тогтолцоо энэ өгөгдөл дээр яаж ажиллах юм бэ гэдгийг зургалж чаддаг, асуудлыг том зургаар нь харж чаддаг. Гэхдээ нарийн одоо мэрэгжлийн эксперт байх ёстой. Тэгэхээр энэ бүх одоо ажлуудыг хийж байсан туршлага маань бол надад одоо энэ хүрээнд ажиллах дадал чадварыг суулгасан болов уу гэж найдаж байгаа. За өнөөдрийн одоо энэ хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн хоёр үндсэн шалтгаан байгаа. Эхнийх нь бол миний хувь хүний үзэл бодол, итгэл үнэмшилтэй холбоотой. Би бол одоо чөлөөт нээлттэй нийгэм бол хүний одоо оршихуй мөн чанарт хамгийн дөхүү ийм одоо нийгмийн тогтолцоо гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг. Ялангуяа монгол хүн болохынхоо хувьд бол монгол шиг цөөхөн хүн амтай хоёр том улсын дунд байгаа ийм одоо геополитикийн эдийн засгийн нөхцөл байдалтай улс орны хувьд бол монгол улсын оршихуйн бөгөөд хөгжлийн баталгаа бол одоо бүтээлч өөрийгөө илэрхийлдэг том мөрөөдөлтэй ур чадвартай монгол хүмүүс гэж боддог. Мөн одоо алдаа оноогоо илэн далангүй ярьдаг засаглал гэж боддог. Тийм учраас бол итгэл үнэмшлээ дагаж хэрвээ одоо өнөөдрийг болтол миний сурсан, хийсэн ажлын туршлага төрд хэрэгтэй болвол тодорхой хугацаанд бас ачаа хариуцлагыг үүрэхэд бол бэлэн байна гэж бодсон. Хоёр дахь одоо шалтгаан бол энэ одоо томилгооны сонсгол явуулж байгаа процесст бол би хувь хүнийхээ хувьд их чухал ач холбогдлыг өгч байна. 2010 оноос эхлээд хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнийг томилох процесс нээлттэй байх ёстой гэдэг асуудлыг ярьж бичижсэн хүний хувьд өөрөө 2015 онд нийтийн сонсголын тухай хууль батлагдаж бас одоо эрх зүйн зохицуулалтын хүрээнд чухал одоо шат болсон. За тэгээд өөрөө энэ процессын одоо туршилтын туулай болж байгаа судлаачийн хувьд хүний эрхийн одоо салбарт ажилладаг энэ асуудалд санаа зовдөг. Хүний хувьд бол бас энэ үйл явцад нэг талаас ажиглах, оролцонгоо ажиглах бас ийм зорилготой нэрээ дэвшүүлсэн. Хийх ажлын тухайд бол хүний эрхийн үндэсний комиссад энэ гишүүнээр томилогдсон тохиолдолд мэдээж одоо хийх ажил богино хугацаанд, дунд хугацаанд, урт хугацаанд бодож төлөвлөсөн юм болвол байна мэдээж энэ асуудлуудын одоо танилцуулгын дараа асуултын үеэр хүмүүс их хангалттай асуух болов уу гэж найдаж байгаа учраас танилцуулга ингээд өндөрлөе. За баярлалаа. За нэр дэвшигч Наран Туяагаас асуулт асуухаа илэрхийлсэн 6 иргэн байна. Гант тулга, Олор сайхан, Оюун тунгалаг, Баяр сайхан, Алтан туяа тунгалаг гэсэн. Ажиглагчаар оролцохоо илэрхийлсэн Алтан гэрэл, Ууганбаатар, Саруул, Мөнхцул, Ариуна, Туул, Ч Ариуна, Г Зол зуяа.
Зэ Бадмарк, П Бадмаркчаа дэ сүүх гэрэл П хос баяр эс халиуна гэсэн хүмүүс бол ажиглагчаар оролцож энэ одоо хэр хөндлөнгийн явж гинэ гэдгийг харахаар шийдсэн ийм хүмүүс байна. Одоо энэ цахим орчинд бол ороод ирсэн байгаа. За гантулга байлаа. За болор сайхан асуултаас. Ингэж харах юм. Сонсогдохгүй шүү микрофоноос. Би нэг Сонсогдохгүй байгаад байдаг. Эндээс бол нээлттэй л энэ да. Болохгүй байгаад байна. За биччихье те. За тэгвэл алтан туяа асуултаа асууж. Сонсож байна уу? Сонсож байна. Асуултаа асууж. За тийм. За тэгэхээр ер нь бол нэг хүнийхээ чиглэлээр ажиллана гэдэг бол ялцчгүй ихтгэл үнэмшлээ болгож ихтгэл үнэмшил нь илүү төрүүлж одоо энэ чиглэлээр бол ажиллаулдаг. Тэрнээс биш ямар нэгэн тушаал заавраар эсвэл зөвхөн энэ албан тушаал сонгосны төлөө бол ажилладаг юм зүйл бол биш байна. Тэгэхээр өөрийн чинь ярьснаас ихтгэл үнэмшлийн талаар бол ийм тийм ээ бахалтайгаар ингэж хэлсэнд бол үнэхээр талархаж байна. Тэгээд өөрөөс чинь нэг асуулт асууя гэж бол бодож байна. Тэрний юу юм бэ гэхээр одоо хүнийхээ үндэсний комиссийг хөндлөнгөөс одоо тий ажиллаад харж байгаа манайх одоо Amnesty International шиг байгууллагуудын хувьд бол зарим зүйл дээр ялангуяа нийгэм тулгамдж байгаа хүнийхээ асуудлууд дээр байр сууриа илэрхийлэх дээрээ баг зэрэг тийм удаан хойрог ийм бол байдаг. Тийм учраас бид нар танах байр сууриа илэрхийлээч гэж одоо байнга шавдуулж бол ажилдаг бол бидний зөвс. Тэгэхээр судлаач хүний хувьд сүүлийн хэдэн жил одоо юу гэдгийг хүнийхээ үндэсний комист ажиллаагүй эргээд ингээ хөндлөнгөөс харж байгаа хувьд өөр чинь бас яг ийм байр сууриа илэрхийлэх тал дээр хойрог хандж исэн тохиолдол өөр чинь ажиглагдчихсэн нь ер нь өөрөө ингээ хүнийхээ үндэсний комист ажиллах юм бол нийгэм тулгамдж байгаа одоо хүнийхээ асуудлууд за ганц тулгамдж байгаа биш цаашид ер нь бол хүнийх бол өөрөө хөгжиж байдаг. Тэгэхээр цаашид бол одоо юу гэдгийг технологийн одоо 90 үетэй холбоотойгоор хүнийхээ за мөн одоо уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор за саяных шиг одоо юу гэдгийг цар тахалч гэдэг юм ингээд урд өмнө байгаагүй хүнийхээ одоо тулгамдсан юм асуудлууд ороод ирдэг шин тутам. Тэгэхээр энэ асуудал дээр одоо байр сууриа илэрхийлэх тал дээр комиссийг одоо ямар чиглэлээр хүчин чадалтай байгаасаа яаж ажилласаа гэж өөрөө харж гин үү? Тийм болоход өөрийн ч оруулах хувь нэмэр юу байж болох вэ? Микрофон асаагаад ирээрэй. за эхний асуулт хүнийхээ үндэсний комисс проактив байдлаар яаж ажиллах вэ? Асуудлыг яаж хурдан шийдвэрлэх вэ? За энэ хүнийхээ эрх зүй бол өөрөө шинэ эрх зүй. Ерөөсөө одоо бид үнэхээр энэ одоо хүний эрх чөлөөний үзэл ойлголт хандлагыг хэрэгэлдэг болоод хэрэглэхийг хичээгээд болвол үндсэндээ бид нар одоо 92 оноос хойш 30 жилийн нүр үзэж байна. Үндэсний мэрэгжилтэн экспертүүд бэлтгэх одоо энэ процесс бол удаан процесс. Бидэнд бол одоо өнгөрсөн хугацаанд хүнийхээ одоо ноцтой сэтгэл зовоосон зөрчилтэй асуудлууд гарч исэн. Бид энэ дээр одоо шуурхай арга хэмжээ аваагүй, байр сууриа хурдан тодорхойлоогүй ийм одоо бас нөхцөл байдлууд байсан нь юутай холбоотой вэ гэхээр хамгийн гол нь үндсэндээ ерөөсөө энэ асуудлыг хүний эрхийн үүднээс яаж шийдвэрлэх ёстой юм бэ? Хүний эрхийн хууль тогтоомж Грек конвенцийн асуудалд ямар өнцгөр хандахыг шаардж байгаа юм бэ гэдгийг мэддэг ийм одоо хүмүүс цөөхөн байсан. Тэрнээс одоо магадгүй зарим тодорхой асуудлууд дээр 7 сарын 1 гихчлэн асуудлууд дээр бол улс төрийн өсөл зэргийн асуудал бол яригдана. Гэхдээ хамгийн гол одоо хүний эрхийн хууль тогтоом, хүний эрхийн чиглэлээр аргачлал, заавар, зөвлөмж, зөвлөгөөг хурдан өгч чадахгүй байгаагийн гол одоо бэрхшээлтэй асуудал бол чадвархын асуудал гэж бодож байгаа. Тэгэхээр хүний эрхийн эрх зүй өөрөө үндсэн хуулийн эрх зүй, олон улсын эрх зүй, дотоодын хууль тогтоомжийн хүрээнд яригддаг өргөн одоо салбар хүрээтэй эрх зүй, дээрээс нь Монгол улсын эрх зүйн тогтолцоонд одоо биднэрт байгаа хүний эрхийн хууль тогтоомж тогтолцоо бол үндсэндээ нэг жоохон тийм замраагүй
давхрын бүр шиг иймэрхүү энэ тэндээс аваад наацсан иймэрхүү одоо хууль тогтоомжийн хүрээнд бид нар ажиллаж байгаа. Тэгэхээр нэгдүгээрт нь асуудлаа мэддэг байна гэдэг бол энэ асуудалд хурдан шуурхай арга хэмжээ авах, зөвлөх хамгийн гол одоо хүчин зүйл. А нөгөө талаас асуудлыг мэдэрч чаддаг байна гэдэг чухал гэж бодож байна. Өөрөөр хэлэх юм бол ямар асуудлууд гарах чих хандлага үүсвэ. Цар тахлын асуудал яригдлаа, карантин аваад эхэллээ. Ингэнгүүт энэтэй холбоотой жишээлхэд Монгол улсад хүний эрх хэрэгчлөөг онц байдал зарлах, хүний эрх хэрэгчлөөг хязгаарлах нөхцөл байдал үүсэх юм бол хүний эрхийн үүднээс бид нар ямар асуудлыг анхаарах хэрэгтэй юм бэ? Ямар одоо зүйлүүд дээр, ямар нөхцөл байдал дээр бид нар үндсэн хяналтуудаа тавьж явах хэрэгтэй юм бэ? Хүний эрхийг зөрчихгүйгээр хязгаарлалт, нийтийн эрүүл мэндийг хамгаалах энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах юм бэ гэдгийг мэрэгжлийн талаас нь бол зөвлөх, энэний тулд нөхцөл байдалд аюул соргогоор мэдрэмжтэй хандах чухлаа гэж бодож байна. Тэгэхээр дэлхийн чиг хандлага, дэлхийн ертөнцид бидний амьдарч байгаа дэлхийн ертөнцид юу болж байна? Бидний амьдарч байгаа Монгол улсад юу болж байна? Энэ салбарт юу болж байна гэдэг асуудлыг макро хүрээнд нь том зургаар нь ойлгодог, шалтгаан толгойд нь ойлгодог байх нь энэ одоо асуудалд жинхэнэ мэрэгжлийн зөвлөгөө өгөх одоо тулгуур одоо боломж нөхцөл ийм ажлыг хийх гэж хичээж ирсэн маань бол магадгүй хүний эрхийн үндэсний комисс хэрэг болж магадгүй гэж бодож байна. За энэ парламент цэгмэн гээд Facebook пэйжээр үзэж байгаа хүмүүс дуу сонсогдохгүй гэсэн комент ирүүлээд байгаа юм байна. Тэгээд өчигдөр бас хэлж ийсэн гар утсаар хэрвээ үзэж байгаа бол чихвч хэрэгэл сонсохгүй бол дуу сонсогдохгүй юм уу эсвэл муу сонсогдоод байгаа юм шиг байна. Тэгээ компьютер дээр бол шууд дуу бол шуум сайн байгаа энэ байнгын манай мэдээлэл технологийн хэлцэл байнгын хяналттай байгаа шүү. Энийг бас та бүхэн анхаараарай. За тунгалаг асуултаас. За нэр дэвшигчтэй санал нэг байна. Үнэхээр одоо чадах уу компетенц төвчдөг учраас хүний эрхийн үндэсний комисс хүний эрхийн одоо зөрчлийн асуудал дээр байр суурь илэрхийлж чаддаггүй гэдэгтээ бол одоо үнэхээр санал нэг байна. Тэгэхээр шинэ хууль эрх зүйн орчин бүрдсэнтэй холбоотойгоор энэ боломжийг өгсөн боломжийг бүрэн дүрэн ашиглах шаардлага сонирхол иргэний нийгмийн байгууллагуудад байна. Тэгэхээр таныг бол энэ үнэхээр онолд суурилсан хүний эрхийн хамгаалал гэдэг шинэ хандлагыг энэ байгууллагад оруулж ирэх байх гэж бид итгэл найдвар бас тавьж таныг одоо сонгогдоосой гэж бодож байна. Таны одоо сүүлийн үед ялангуяа би одоо энэ сошиал медиа хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний эрхийн асуудлууд дээр үнэхээр нотолгоотой, онолтой тодорхой байр суурь, би даасан байр суурь илэрхийлж чадж байгаа учраас энэ хүний эрхийн үндэсний комисс шүү. Тохирох хүмүүсийн нэг гэж харж байна. Нэг асуулт байна. Хүний эрх гендрийн тэгшэрх бол барууны зүйл гэж монголчууд эсэргүүцдэг. Гадны нөлөөнд орлоо та нар. Монголд бол наад хүний эрх хэрэггүй, гендрийн тэгшэрх бол бүрч хэрэггүй гэж одоо хэлдэг олон одоо тохиолдолд бид нар тулгарч байлаа. Тэгэхээр та ийм хүмүүст юу гэж хариулдаг вэ? Ямар хариулт өгдөг вэ? За энэ бол бас одоо юу гэдэг онол практикийн хувьд бол мэдээж маш их маргаан хэцээнийг өрнүүлдэг юм асуудал ер нь хүний эрхийн асуудлуудтай нэгэн адил. За миний гендрийн асуудал дээр миний хувийн байр суурь бол үнэхээр хүний эрхийн хэцүү өөрийнх нь үүсэл хөгжил болвол одоо өрнөдийн улс орнуудаас ихэвчлэн нийтийн эрх зүйн одоо соёл уламжлалаас үүсэлтэй тэгээд одоо ажил дүр 1600 оноос эхлээд энэ одоо тогтолцоо болцсон энэ эмэгтэйчүүдийг ялгуурлан гадуурхдаг эмэгтэйчүүд ерөөсөө нийтийн эрх зүйн хүрээнд оролцдоггүй, хувийн одоо орон гэр дотор амьдардаг субъект байдаг, өв залгамжлах эрхгүй, нийт одоо юу сурч боловсрох эрхгүй, ийм одоо эрхтэй эмэгтэй гэдэг үгсээр заагалсан тэр тогтолцооны эсрэг улс төрийн тэмцлийн үр дүнд болсон эрх зүй. Монгол улсын хувьд бол бид
1924 оноос хойш бол шин төр улсыг байгуулад эрх зүйн тогтолцоогоо бүрдүүлэх гэж хичээж одоо төр эрх зүйн орчин үеийн тогтолцоо бүрдүүлэх гэж бол одоо хичээж байгаа. Тэгэхээр бид нарын нэг онцлог юу юм бэ гэхээр бол социалист эрх зүйн тогтолцоог хуулбарлаж авсантай холбоотой эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгшэрхийн асуудал Монгол улс одоо орчин үеийн улс болохтой хамт нийтийн эрх зүйд эрэгтэй эмэгтэй одоо нийтийн амьдралд эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгш оролцсноо гэдэг оролцоог тунхаглаж эхэлсэн. Өөрөөр хэлэх юм бол систем бий болох энэ явцаас эхлээд бол Монгол улс бас одоо өрнөдийн орнууд шиг тэгж олон зуун жилийн одоо системчлэгдсэн ялгуурлан гадуурхалтын асуудал бол одоо харьцангуй бага байсан. Бидний систем гээд байхаар юм байсангүй шинэ төрлийн улсыг бий болгохдоо эрэгтэй эмэгтэйчүүд тэгш эрхтэй байна гэдэг асуудлыг бол одоо зарчмыг тунхагласан. Гэлээ гэхдээ бодит нөхцөл байдлын хувьд бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд нийгмийн амьдралд оролцоход бол ялгаатай асуудлууд гардаг. Өнөөдөр жишээлхэд үндсэндээ бид нар 3 асуудал дээр бол энэ одоо юу гэдэг эмэгтэй хүмүүсийн уламжлалт нийгмийн үүрэгтэй холбоотой, орон гэрээ асрах үүрэгтэй холбоотой, өрхийн тэргүүн одооны нэр дээр гэр бүлийн өмч хөрөнгө бүртгэгдсэн байдагтай холбоотой. За өөр нэг чухал асуудал юу вэ? За ийм бас Монголд ямар нэг хэмжээгээр семи тогтолцоо. Гэхдээ энэний одоо уг хөшил бол бас олон зуун жилийн одоо үүдэлтэйхэр одоо өрөндийнхоос өөр хэлбэртэй боловч тогтолцоочсон гендерийн асуудлууд байдаг. Жишээлхэд нийгмийн амьдралд одоо эмэгтэйчүүдийг тэгшэрлэлт хэрэгтэй оролцох тухайн асуудал гэхэд эмэгтэй улс төрч эмэгтэй нийгмийн зүтгэлтэн болвол одоо гэр бүлийн үүрэг хариуцлага ачааг үүрхийн хажуугаар бас нийгмээс тулгагдсан гоё ганган сайхан байх шаардлагад нийцэх ёстой ч гэдэг. Энэ бол өөрөө хүмүүсийн хандлага сэтгэл зүйтэй холбоотой нийгэмд бий болсон бодит тогтолцоотой холбоотой асуудал. Тэгэхээр бид нар бол өрөндийн орнуудтай ижил проблем бид нарт бий. Энэ бол одоо юу гэдэг давхар За нэмээд 1 минут хариулж байна. Цаг чинь дууссан. Бид нар тогтолцоотсон асуудлууд бий. Гэхдээ энэний мөн чанар нь өөр. Бид энийгээ мэдж одоо бас асуудлаа зохицуулах ёстой гэж бодож байгаа. Тэгэхээр энэ бол тийм амархан, тийм үгүй гэдэг хариулт өгчгөр асуудал биш ээ. Ажлын хэсгийн гишүүд асуулт байгаа юу? Амарсах ажлын хэсгийн гишүүд. За нэр дэвшигчд баяр хүргэе. Бас ингээд сайхан сургуульд өгсөн боловсролтой эмэгтэй байна. Ерөн зүгээр бас энд орж ирж байгаа хүмүүс бүгдээрээ л ижил хэмжээний боловсролтой хүмүүс байх шиг байна. Тэгээ сая одоо бас энэ манай саналаа хэлж байгаа хүмүүс, асуулт асууж байгаа хүмүүс ярьж байна л да. Гол шүүмж нь болохоор зэрэг энэ хүний эрхийн үндэсний комисс хүндээ хүрч ажиллаж чадахгүй байна, нийгэмд үйлчилж чадахгүй байна гэдэг хамгийн том шүүмж яваад байгаа. Тэгэхээр миний асуух гэж байгаа зүйл бол хүний эрхийн үндэсний комиссийг би харахтаа үндсэн хуулийн цэцгийн дараа орох үг нь их хүчтэй ажиллах ёстой байгууллага гэж хардаг. Яагаад гэвэл бид үндсэн хуулиндаа хүний эрхийг тунхаглаад хамгаална гэж заасан байдаг. Тийм учраас энэ байгууллагын эрх зүйн орчныг өшөө сайн өөрчлөн сайжруулж эрх мэдлийн хүрээг нь тэлэх ёстой гэж харддаг юм аа. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ? Эсвэл одоо энэ байгууллагыг судалгаа зөвлөмж баргадаг одоо байгууллах хэлбэрээр нь явуулах юм уу? Эсвэл одоо эрх мэдлийн зар хүрээг нь өшөө одоо өргөжүүлж нийгэмд хүчтэй ажиллах, иргэд олон түмний эрхийг хамгаалах чиглэлээр одоо өшөө хууль эрх зүйн орчныг сайжруулж явах уу? Энэ талаар асуумын. Хоёрдугаар асуудал болохоор ер нь энэ ажлыг хийхэд бол одоо түрүү хэлсэн бүгд л сайхан боловсролтой хүмүүс байна. Гэхдээ яг хүний төлөө явах тэр зориг төвчээр бол хэрэгтэй л дээ. Та зоригтой эрхийг хамгаалаад дуграад явж чадах юм уу? За эхнийх нь асуулт амархан тий. За хүний эрхийг хамгаалах өнөөдөр зүгээр одоо ингээд судлаачийн хувьд харж байхад бол Монгол улсын хүний эрхийг хамгаалах тогтолцоо учраа болохгүй байгаа. Бид ямар мөн чанартай тогтолцоог энд бий болгох юм бэ гэдгээ хүний эрхийн эрх зүй Монгол улсын эрх зүйн тогтолцоонд ямар байр суурьтай байх юм бэ гэдгээ болвол нарийн тодорхойлж чадахгүй
бүх юмыг хүний эрх рүү холдог. Хүний эрхийн асуудлыг бүгд мэддэг юм шиг хэрнээ хинч мэддэггүй ийм асуудал, ийм одоо нөхцөл байдал байгаа. Тэгэхээр үндсэндээ дэлхий дээр хүний эрхийг хамгаалах тогтолцоо гэхээр бол одоо хүчтэй шүүхтэй тэгээд хувь хүний зөрчигдсөн эрхийг сэргээгээд ингээд шийдвэр гаргаад явдаг ийм тогтолцоо бол одоо ийм одоо супер хүний эрхийн шүүхтэй хүний эрхийн комисстой байх юмсан гэдэг одоо хүмүүсийн хүсэл эрмэлзэл байдаг. Гэхдээ нөгөө талаасаа бас хүний эрхийн хамгаалах тогтолцоогоо илүү системийн одоо парламентын тогтолцоотой улс орнууд жишээлбэл Канадын яг түрүүний ярьсан одоо хувь хүний зөрчигдсөн эрхийг сэргээх замаар хүчтэй шүүхээр хүний эрхийг хамгаалуулдаг тогтолцоо бол Америкийн загвар. Юуны Канада, Шинэ Зеланд, Англи зэрэг улсуудад бол диалогийн загвар гэж байдаг. Энэ нь бол хууль тогтоомжоо өөрчлөх замаар хүний эрхийн системтэй өөрчлөлтүүдийг, системийн хэмжээнд өөрчлөлтүүдээ хийгээд явдаг ийм загвар байдаг. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн одоо хууль шинжилэн найруулагдсан энэ бол үндсэндээ бид нарын маш олон жил одоо ярьсан ботсон ажил. Гэхдээ харамсалтай нь хүний эрхийг хамгаалах, ялангуяа өргөдөл гомдлыг шийдвэрлэх ажиллагааны зохицуулалт бол мөн чанараараа огт өөрчлөгдөг байгаа. Тэгэхээр хүний эрхийг хамгаалах, өргөдөл гомдол шийдвэрлэх ажиллагаан дээр бол яг одоогийн хууль тогтоомжийн нөхцөлд бид нэх их айхтар сүртэй одоо зарчмын өөрчлөлт одоо туг барьсан хүний эрхийн үндэсний комиссийг хүлээх нь бол бодиттой биш ээ. Энэ зөвхөн хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуультай холбоотой юм биш юм байна. Энэ бол ерөөсөө Монгол улсын хүний эрхийг хамгаалах тогтолцоо ямар байх юм бэ гэдэг энэ мөн чанарыг зургаглахаас бид нар эхлэх ёстой. Хүний эрхийн хууль тогтоомжийг бид нар эрх зүйн нэг салбар гэж харах ёстой юу? Эсвэл үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд баталгаажуулаад тэгээд одоо бусад эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй, оюуны өмчийн, хөдөлмөрийн хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах эднэр нь одоо юу гэдэг нь тэр зарчмуудыг амьлуулдаг гар хөлн болох ёстой юу гэдэг асуудлаа хүртэл бид нар нарийн тодорхой ярьж эрх зүйн онлын шинжилгээ хийх ёстой гэж бодож байгаа. Эрүүгийн эрх зүй гэхэд бол үндсэндээ өрөндийн улс орнуудад бол эрх зүйн тусгай салбар байдаг. Гэхдээ Монгол улсын эрүүгийн эрх зүй бол одоо семи хүний эрхийн эрх зүй, хагас нь хүний эрхийн эрх зүй ийм байдалтай байгаа. Тэгэхээр яах ёстой юм бэ гэдэг дээр бол энэ бол зүгээр одоо юу гэдэг нэг ганц хууль өөрчлөлт юм уу, ганц хууль батлаад бид шийдэж чадах асуудал биш ээ. Бид нар энийг хүчээрээ одоо эрдэмтэн судлаачид одоо иргэний нийгмийн байгууллагын цэцэг харьцангуй 20 жилийн өмнөхтэй 10 жилийн өмнөхтэй харьцуулахад Монгол улс бол хүний эрхийн мэргэжлийн чадвартай болсон. За та гүйцэтгэж хариулж байна. Тэгэхээр энэ бодит одоо нөөц дээрээ түшиглээд бид өөрсдөө одоо энэ тогтолцоогоо зурглах хэрэгтэй юм аа. Тэгээд тэр хүрээнд хүний эрхийн үндэсний комисс ямар үүрэгтэй байх юм бэ гэдгийг асуудлыг цогцоор нь харж одоо харж иж бид бас нэг хоорондоо нэг симфон найрал болж чаддаг хүний эрхийг хамгаалах байгууллагуудтай болох юм а гэж бодож байна. Тэгээд энэ асуудлаараа бараг л юм бичсэн л дээр бах та. За хоёр дахь асуудал та зөрөгтэй хүн үү гэд энийг болвол би өөрөө биш надтай хамт ажиллаж исэн хүмүүсээс асуух нь зөв болов уу гэж бодож байна. Зүгээр аз болоход гэдэг юм уу зүгээр одоо юу гэдэг ертөнцийг үзэл төлөвшөх үед болвол би бас итгэл үнэмшилтэй хүмүүстэй ажиллаж байсан учраас тэгээ тэр миний өөрийн хүмүүжил болсон учраас зөв гэж бодсон зүйлийнхаа төлөө болвол ямар нэгэн одоо юу гэдэг эрх мэдэл албан тушаал эд хөрөнгөний өмнө сөхрөхгүйгээр хэлэхгүйгээ хэний ч өмнө хэлж чадна. Зүгээр энийг бол бусад хүмүүсээс асуугаач гэж хүсэх байна. За түрүүн болор сайхан микрофон болохгүйс учраас 3 асуулт ирүүлсэн байна. Би танд уншаад сонсгоо та хариулаарай. За нэгдүгээрх нь extraterritorial jurisdiction буюу өөрийн нутаг дэвсгэрийн гадна төр үүргээ биелүүлэх тухай ойлголт байдаг. Энэ цар тахлын үед хилийн чандад байгаа монголчууд болон хилийн чандад ажиллах хүний эрх хамгаалагч монгол хүнд асуудал үүсвэл хэрхэх вэ? Хоёр дахь асуулт нь шүү. Хүний эрхийн индикатор буюу шалгуур үзүүлэлтэн бүтцийн явцын үр дүнгийн шалгуур үзүүлэлтээр хэрэгжилтийг хардаг. Манай улсад аль хэсэг учир дутагдaltaй байна. Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний хувьд та юу хийх боломжтой гэж харж байна вэ? Гурав дахь асуулт нь та эрх мэдэлтэн албан тушаалтны өмнө өөрийн дотроо бодсон үнэт зүйлээсээ татгалзаж байсан эсвэл дуурах байсан ч хилээ хазаа чимээгүй болсон үе байдгүй гэсэн юм 3 асуулт байна.
За extraterritorial application. За энэ бол бас яг хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулийг ярихад одоо хуультай холбоотой бас бид нар бодолцох ёстой асуудал. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн одоо бүрэн эрх гэдэг юм уу jurisdiction гэж ярьдаг тий. Харьяалан шийдэх хэрэг маргааны асуудал бол Монгол улсын нутаг дэвсгэрээр хязгаарлагдсан байдаг. Монгол улсын хөлийн гадна үйл ажиллагаа явуулах эрх зүйн боломж бол байхгүй. Гэхдээ энэ тохиолдолд бол одоо хүний эрхийн үндэсний комисс жишээлхэд би 2007 онд хүний эрхийн үндэсний комиссийн ажилтны хувьар Солонгост ажиллаж байгаа Монгол иргэдийн нөхцөл байдлыг судалсан. Энэ нь илүү одоо юу гэдэг хүний эрхийн үндэсний комиссийн бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэдэг утгаараа биш. Энэ ажлыг хийсэн иргэний нийгмийн байгууллага судлаачдад мэрэгжлийн дэмжлэг үзүүлсэн гэдэг утгаараа одоо оролцсон. Тэгэхээр үндсэндээ Монгол улсын хууль тогтоомжид одоо юу гэдэг хүний эрхийн үндэсний комиссийн одоо бүрэн эрх бол нутаг дэвсгэрээр хязгаарлагдсан. Яах ёстой юм бэ гэдэг дээр бол биднэрт бол хууль 100% тодорхой хариулт байхгүй. Гэхдээ хүний эрхийн үндэсний комисс бол өөрөө бүс нутгийн болоод дэлхийн нийтийн сүлжээнд сайн холбогдсон байгууллага учраас хууль 100 бусад аргаар бусад одоо хүний эрхийн үндэсний байгууллагуудаас тусалцаа хүсэх замаар бол асуудлыг шийдвэрлэх боломж бас байдаг. Энэ боломжийг ч одоо Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс ашиглаж ирсэн. Тэгэхээр асуудлын ковидтэй холбоотой энэ асуудлыг яах ёстой вэ гэдэг асуудал. Юуны 10,000 орчим тэр нөгөө гадаадд амьд гацсан монголчууд гэдэг юм дээр бол 10,000 орчим монголчууд гадаадд гацчаад байгаа гэсэн. Монгол улсын засгийн газар өөрийнхөө боломжит нөөцийн хэмжээнд бол өөрсдийнхөө иргэдийг татан авч байгаа. Авах ёстой гэж боддог. Энийг бол хүний эрхийн үүднээс гэхээсээ илүүтэй төрийн бодлогын түвшин зохицуулах нь зөв асуудал болов уу гэж бодож байна. За индикаторын тухай асуудал. Хүний эрхийн хүч төчнөө индикаторууд байдаг, сайн индикаторууд байдаг, муу индикаторууд байдаг, найдвартай индикаторууд байдаг, найдвар муутай индикаторууд байдаг. Чухам яг ямар индикаторыг надаас асуусныг бол мэдэхгүй. Мэдээж тоон судалгааны одоо улс орнуудыг үзүүлэлтээр жагсаасан тэр жагсаалтууд бол хан харуулдаг. Монгол улсын хэвлэлийн эрхчлөөний байдал буурчээ гэдэг бол үндсэндээ жишээлхэд сэтгүүлчдийг одоо баривчилсан ч байдаг юм уу, хэвлэлийн эрхчлөөг хязгаарласан хууль тогтоомж баталсан ч байдаг юм уу, ямар нэгэн одоо ухралт гарсан тохиолдолд буурж байгаа. Эсвэл авилгатай холбоотой кейсүүд олон гарсан ч байдаг юм уу, энэ тохиолдол дээр бол одоо юу гэдэг авилгатай холбоотой индикаторууд буурч байгаа. Гэхдээ энэ бол индикаторуудыг хүн бас одоо юу гэдэг мэрэгчлэнүүд бол хоёртой бодож хандах хэрэгтэй. Ямар индикатор, ямар аргачлалаар цуглаасын цаад одоо аргачлалыг нь ойлгодог байх хэрэгтэй. Тэгээд нөгөө талаасаа энэ бол чанарын үзүүлэлт биш. Энэ бол тоон үзүүлэлт. Тархалтыг харуулж байгаа асуудал. Далайцыг харуулж байгаа, том зургийг харуулж байгаа болохоос яг бодит асуудлын мөн чанарыг харуулахгүй байгаа. Тийм учраас зөв яг ямар индикатор гэдгийг мэдсэнгүү хүний эрхийн чиглэлээр 20-30 индикаторууд байдаг. Асуулт ийм биш шүү. Тэр олон 20-30 индикатороос чинь Монгол улсад аль нь ер нь дутагдaltaй байна гэж та харж ийн л гэдэг нь шүү дээ. Монгол улсад тэр индикатор гэж бол хэлээгүй юм шиг байдаг. Энэ болохоор нэгдсэн үндэсний байгууллага хүний эрхийн дээд комиссарын газраас 2010 яг оны санахгүй байна. Онд яг энэ ерөнхийдөө хүний эрхийг хэмжих хэмжрүүд ямар байх вэ гэдэг индикаторыг хэвлэж гаргасан. Тэр индикатор дотор нь болохоор ерөнхийдөө институцийн хувьд тий бүтцийн хувьд, агуулгын хувьд ямар байна вэ гэдгийг ингээд бүтжилсэн. Тэгэхээр тэрэн дээр тулгуурласан асуулт гэж ойлгож байна. За тэгэхээр би тэр индикаторыг бол санахгүй байна. Мянганы хөгжлийн одоо мянганы хөгжлийн зорилтуудын хүрээнд бол мянганы хөгжлийн зорилтуудыг үнэлэх, бүтэц тогтолцоог үнэлэх ийм индикаторууд бол гарч ирсэн. Зүр тэрнээс угшралтай индикатор байж магадгүй. Энэ дээр надад тодорхой хариулт алга. Итгэл үнэмшлийнхаа эсрэг одоо хилээ хазаад өнгөрөх үе гарч ирсэн үү гэж. Яг их тохиолдолд магадгүй надад тулгарсан их тохиолдолд 80% нь бол одоо бодсон хэлжсэн байх. Гэхдээ хэрвээ үнэхээр өөрчлөлтийг хүсэж байгаа бол зөв цагийг хүлээх бас зайлшгүй шаардлагатай үе тохиолддог. Хашгираад үр дүнд хүрэхгүй зөв цагт зөв одоо юу гэдэг моментыг мэдэрч хэлэх үгээ хэлнэ гэдэг бол бас нэг талаасаа мэрэгжилтний ур чадвар гэж боддог. Тийм тохиолдолд хэрвээ үнэхэрийн одоо тэр асуудлыг ярих зөв цаг биш бол би бас нэг хашгирч энэ эргээ үрдэггүй.
Тэгэхээр тэрийг одоо юу гэдэг ихтгэл үнэмшлээсээ ухарсан гэж үзэх биш, магадгүй зүгээр жоох стратегтэй байсан гэж тайлбарлах нь зөв байна. Мөнгөсайхан. За хоёр асуулт байна. За нэгдүг нь бол саяхта жоохон төстэй. Тэгэхдээ бол хийцэн зүйл таны одоо өмнө нь бол нэг зүйл ялангуяа хийцэн тэгтээ дараа нь буруу байжээ, ер нь бол маш буруу байжээ, эсвэл ихтгэл үнэмшлийнхаа эсрэг байжээ гэдэг нь дараа нь одоо тэгж бодож харамссан ийм тодорхой жишээ байна уу? Тэгээд тэрнийхээ талаар хуваалцаач гэж. За наадах ч өстэй нөгөө өөрийнхөө өнгөрүүлсэн амьдралыг нүдэндээ хар зургалж иж бодох хариулах учраас жоохон бодоод өөр одоо юу гэдэг нөгөө өөр асуулт авбал болох уу? За явж байгаарай. Буруу байжээ гэж бодсон. Оролцогч бол шууд одоо ажлын хэсгийн гишүүд асуулт асууж хариулах хэвээр. Өөр асуулт авах уу? Ингээ тгий гэсэн ийм юу бол дэг байхгүй учраас та бас энийг цааш та анхаараарай. За буруу байжээ гэж бодсон. Яг одоогор бол миний санаанд орох юм алга. Гэхдээ зүгээр хэрвээ асуудал би алдаа гаргасан, хүн учраас алдаа гаргана. Алдаа одоо гардаг. Алдаа гаргасан гэдгээ мэдсэн даруйдаа бол одоо засаж залруулах хор уршиг нь аль болохоор багасгах арга хэмжээг авдаг. Энэ ч одоо хамаагүй дээр байдаг. Ингэж ажилдаг. Зүгээр яг одоо бол би за ийм юм дээр би буруу юмд итгэжчээ, тэгснээ одоо юу ячжээ гэдэг юуг бол санахгүй байна. За баярлалаа. Тэгэхээр дараагийн асуулт дараа нь санагдуулаас хэлжүүл сайн байна. Дараагийн асуулт нь бол хүний эрхтэй холбоотой. Тэгэхээр өмнө нь бол одоо нэр бүхий улсын хурлын гишүүн санаачлаад тулганы гал бадрах ёслол гэж төрийн ордны голд хийдэг байсан. За энэ дээрээ бол одоо гэрт хийдэг. Зөвхөн эрэгтэй хүмүүсийг бол эхлээд оруулж ирсэн. За энэ дээр бол занаагаа энэ бол одоо үндсэн хуулийн 14-т байж байгаа тийш зөрчижээ. Тэгээ үндсэн хуулийн цэцэд хандсан. За үндсэн хуулийн цэцгийн тухайн үеийн дарга бол юу гэж хариулсан бэ гэхээр энэ тэр тулганы гал бадрах ёслолын гэрт бол Монгол улсын одоо эмэгтэй хүн гардггүй тэр уул нуруудын одоо шороо чулууг авчир тавьсан байна. Энэ бол одоо Монголын заншил юм аа. Тийм учраас энэ бол хүний эрхийг зөрчсөн ийм одоо зүйл тогтоогдох байгаа учраас цэцэд маргаан хийн шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалцсан. За энэ дээр та одоо энэ хүний эрхийн чиглэлээр практикч ажиллаж ирсэн академик судалгааны хүрээнд ажиллаж ирсэн олон улсад одоо ингээд экспертээр ажиллаж байгаа хүний хувьд юу гэж хариулах вэ? Хүмүүс бол энэ дээр энэ материаллык хохирол гараагүй те юугаараа хохирчод байгаа гэсэн ийм асуудлууд бас яригддаг. Тэгэхээр энэ дээр одоо та ямар зүйл хэлэх үү? Тэгэхээр энэ бол за миний хувьд Монгол улсын үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл гэж бодож байна. Яагаад юм бэ гэхээр энэ бол хэм хэмжээний түвшинд биш, зарчмын түвшинд зөрчсөн үйлдэлээ гэж бодож байна. Үндсэн хуулийн зүйл заалтыг одоо бид яаж тайлбарлах ёстой юм бэ гэхээр тэр хамгаалах ёстой үнд зөвлөлийнх нь үүднээс тайлбарлах ёстой. Тэгэхээр тэгш ирэх хүний эрхийг хамгаална гэдэг бол Монгол улсын үндсэн хуулийн амин сүнс. Үйлдэлээр символик үйлдэл төрийн албан хаагчийн одоо үзүүлж байгаа одоо бэлгэдлийн чин чанартай үйлдэл бол өөрөө нийгмийн маш одоо гүн гүнзгий үр дагаврыг дагуулдаг. Өөрөөр хэлэх юм бол бид эрэгтэй эмэгтэй хүмүүсийн байдлыг бид энэ нийгмийг энэ хүмүүсийг ямар нүдээр харж ийнвэ гэдгийг хэлж байгаа бодит өгүүлэмжээр хэлж байгаа ийм одоо тунгаглал байдаг. Абстракт түвшинд бол энэ бол одоо юу гэдэг одоо Монгол улсын үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй ийм үйлдэл болжээ гэж би үзэж байна. За ихний асуулт дээр юм сансан зүйл орж ирээг бол яг. Чи одоо ингэж яриад ахаар чин толгойд заа яж байгаарэ буруу байна гэж бодоод тэгээд миний итгэл үнэмшил буруу байсан гэж байгаа тий. Итгэл үнэмшлийнхаа зүгээр энгийн л дээ тийм амар хүнд ш зүгээр нөгөө хүн чинь мэдээж төгс хүн байхгүй ч бүх хүн алддаг. Тэгэхээр буруу юм хийчихжээ гэдэг одоо харамсаж ирсэн тийм зүгээр жишээ. Алдаа гаргахаасаа би айдаггүй. Алдаа гаргана гэдэг бол бас одоо тодорхой түвшинд бол хөгжил явагдаж байгаа гэж боддог. Алдаа гаргаснаа хүнд хэлэхээс айдаггүй. Алдаанаасаа уучлал одоо хүсгээс бас
хүсэх ёстой гэж боддог. Хор уршиг нь аль болохоор одоо багасгах, залруулах ёстой гэж боддгоо. Өөр асуулт Амгаланбаатар. За Наранчаа гишүүн нэр дэвшигчд бас амжилт хүсье. Тэгээ би Наранчаа гишүүний бас илтгэгч гишүүнээр оролцож байгаад багагүй хугацаанд бас битээр хүний эрхийн асуудлаар ярилцсан. Тийм учраас би бол багагүй хугацаанд ярилцсан учраас би одоо яг онлайн болоод болон одоо болж байгаа процессуудтай холбоотой асуултуудыг бол одоо асуухгүй. Би харин сая яриан дундаас нэг юм асуулт асуумаар санагдчихлаа. Юу гэхээр хүний эрхийн үндэсний комисс өөрөө одоо хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Хэрвээ хүний эрх хэрэгжүүлэлттэй холбоотой таны одоо шийдвэр гаргах дээр та цөөнх болвол энэ асуудлаа одоо нийгэмд гарч ирж илэрхийлэх үү? Одоо нэгсэндээ бус хүмүүс, бус 4 гишүүн ч юм уу те одоо магадгүй бус 3 гишүүн те олонхороо асуудлыг шийдээд энэ асуудал дээр одоо ингээд та одоо цөөнхөлчих юм бол энэ асуудлаа нийгэмд гарч ирж тайлбарлах уу? Эннийхээ төлөө өөрийнхөө шийдвэр дээр тууштай байх асуудал дээр яаж хандах вэ гэдгийг илэрхийлж байна. За ийм тохиолдолд та хамгийн нэгдүгээрт би бусад 4 гишүүнээ одоо итгэж үнэмшүүлэх, ятгах, өөрийнхөө үндэслэлийг улс суурьтайгаар тайлбарлах ажлаас эхэлнэ. А хэрвээ ингээд ямар ч арга одоо шийдэлд хүрэхгүй тохиолдолд бол хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний хуваар одоо эсрэг байр суурьтай байгаагаа нийтэд туйлын баяртайгаар илэрхийлнэ. Шаардлагатай тохиолдолд хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээс татгалзах одоо татгалзахад бол надад харамсах зүйл байхгүй. Саруул асуулт асууя. Сонсогдохгүй байна да. Сонсогдож байна уу? За одоо болж байна. Нэр дэвшигчдийн өнөөдрөнд амжилт хүсье. Өөрийн чинь танилцуулга болон асуулт хариултанд хариулсан байдлаас харахад бол хүний эрхийн салбарт онлайн болон практикийн нэлээд өргөн туршлагатай эмэгтэй байна. Тэгээд асуулт бол за яг хүний эрхийн асуудлаар хин нэг мэтгэлцээнд дурыг гэвэл хүний эрхийн салбарт ажиллаж байгаа зүтгэлтнүүдээс хүмүүсээс хэнийг хамгийн түрүүнд мэтгэлцээнд дурах вэ? Мэтгэлцэн гэхээр чинь зарчмын өөр байр суурьтай байна гэсэн үг. Тэгэхээр одоо өөр байр суурьтай байх албагүй. Зүгээр л ямар нэг асуудлаар юм уу? Эсвэл зүгээр л ер нь бол хүний эрхийн асуудлаар өөртөө чинь энэ тэнцүү хэмжээнд мэтгэлцэх одоо хүнийг сонгоё гэвэл өөрийнхөө итгэл үнэмшлэр хэнийг сонгох вэ? Миний докторийн диссертац бол энэ бол мэтгэлцээний диссертац. Хинтээ мэтгэлцсэн бэ гэхээр том хүмүүстэй мэтгэлцсэн. Тэгэхээр энэ дээр бол зарчмын өөр байр сууриа илэрхийлсэн. Америкийн нэгдсэн улсын Yale их сургуулийн эрдэмтэн Harald Koh, Harvard их сургуулийн эрдэмтэн Beth Simons болон хүний эрхийн өөрчлөлт яаж явагддаг вэ гэдгийг дүрсэлсэн 4 төрлийн онол байдаг. Тэр 4 төрлийн онол бол хэтэрхий хуульдсан байна. Гэтэл хүний эрхийн хууль тогтоомжийн бас маш том бид нарын олж харддаггүй ойлгож мэддэггүй хүчин чадал бол хүмүүсийн оюун сэтгэлгээг өөрчлөх тэр чадалт, улс төрийн процессыг өрнүүлэх тэр чадалт байд юм а. Бид нар энэ асуудлыг дутуу үнэлснээрээ өнөөдөр хүний эрхийн дэлхийн шүүх байгуулна гэд одоо Шведийн засгийн газрын санхүүжилттэй 3 сая долларын одоо төсөл хүний эрхийн дээд комиссарын газар дээр хүртэл яригдчихсэн. Ингэж хөрөнгө мөнгийг өрхийнхээ оронд байгаа юмныхаа потенциалыг зөв ашиглая гэдэг маргаан онлайн маргаан мэтгэлцээнийг хийсэн. Одоо тэр хүмүүстэйг л ярмаар байна. Ер нь бол хэрвээ боломж байдаг бол. За нэг асуулт ирсэн байна. Бат Нямжав гэж байна. Орон байртай байх эрхийн асуудлаар Монголд байгаа өнөөгийн нөхцөл байдлын талаар та ямар бодолтой байгаа вэ? Ямар бодолтой байгаа вэ гэдэг асуулт. Гишүүн болвол ямар ажил нэн тэргүнд хийх вэ? Энэ бол яг зүгээр яг ямар одоо энэ орон байртай байх эрхийн асуудал та түрүү нөгөө
ярьж байхдаа нэг хальт дурдах шиг болсон. Нөгөө одоо гэр бүлийн өрхийн толгойлогчороо одоо тухайн үйл хөдлөлийн идэвхрэнгийн эзэмшигч байдаг ч гэдэг юм уу нэг тиймэрхүү утгатай юм хэлсэн. Тэрнтэй холбоотой асуулт болов гэж би зүгээр тааж байна. Тэгээд энэ тийм асуулт байна. Орон байртай байх эрхийн асуудал. Тэгээд гишүүн болвол ямар ажил хийх вэ гэж. За зүгээр зохистой орон байраар хангагдах эрх гэдэг Монгол хүн зохистой орон байранд амьдарч чадж гэнэ үү гэдэг асуудал бий. Зүгээр өнөөдрийн энэ өөрөө яг одоо юу гэдэг яг тодорхой асуудал биш учраас юу гэж бодож гэнэ вэ гэхээр бол зөв гэж бодож гэнэ, буруу гэж бодож гэнэ. Эсвэл асуудлыг ингэ шийдвэрлэх ёстой гэдэг шийдэл асуугаагүй асуулт учраас би энийг нь алгасаад юу ячи одоо хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр томилогдсон тохиолдолд одоо юу хиймээр байна вэ гэдэг асуулт угаасаа энэ бол хамгийн одоо хүмүүсийн сонирхож байгаа асуулт болов гэж бодож байгаа учраас тийшээ. За хамгийн нэгдүгээр хүний эрхийн үндэсний комиссийн комисс гэдэг бол өөрөө энэ үнэт зүйлийг манлайлдаг байгууллага байх ёстой. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр томилогдсон тохиолдолд хамгийн нэн тэргүүн хийх ажил бол энэ үнэт зүйлийг үлгэрлэх хүний эрхийн үндэсний комисс харьцангуй одоо төрийн бусад байгууллагатай харьцуулахад илүү эгалитарийн тэгш ийм соёлтой байгууллага ажлын албаны дарга байхдаа бас хийх юмсан гэж үнэхээр хүссэн боловч цаг одоо хугацаа боломж болоогүй нэг ажил бол жишээлхэд өнөөдөр Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн зөөр одоо юу гэдэг нийгмийн бит байгууламжууд бол тэр одоо эсвэл хүний өөрийгөө илэрхийлж авч яваа байдал өмсөн хувцас тэр хүнийг хинбэ гэдэг одоо мөн чанарыг илтгэж идэг учраас хүний эрхийн үндэсний комиссийн гишүүд том өрөөнд суудаг. Ажилчид хамаг гол ажлыг ажилчид нугалдаг ажилтнууд бол одоо жижиг өрөөнд чихэлдэж суудаг байдлыг би өөрчлөх юмсан гэж их хүссэн. Тэрийгэ хийхийг одоо бодно. За хүний эрхийн бодлоготой холбоотой хамгийн түрүүнд миний одоо нэн даруй хувь нэмрээ оруулах чадах ажил бол олон улсын хүний эрхийн гэрээ конвенцийн заал зүйлт нэр томьёог нутагшуулах тухай асуудал. Олон улсын эрх зүйн ерөөсөө хүний эрхийн гэрээ конвенцийн зүйл заалт гэдэг бол энэ зүгээр нэг хэл мэддэг хүний хийдэг орчуулга биш. Энэ бол одоо өрнөдийн философиг ойлгодог байх хэвээр, common law ойлгодог байх хэвээр. Тэгээд Монгол улсын эрх зүйн тогтолцоогоо мэддэг ойлгодог байж иж орчуулах тухай асуудал. Би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн одоо албан бус орчуулга хийсэн. Энэ орчуулга маань баг өөрчлөгдөхгүйгээр гадаад хэргийн яамаар алчаад ингээд гарч исэн. Би тэнд онлайн нэг алдаа гаргасан. Тэрийг хожим одоо 2006 онд хийсэн ажил гэдэг чинь хожим 5-6 жилийн дараа хөөх биеийн дээр том алдсан байна гэдэг. Энэ нь одоо Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хуулийн тусагчаад явж байгаа. Гэх мэтчлэн бид өөрсдөө энэ тогтолцоотойгоо хамт энэ одоотойгоо хамт бас сурж яваа. Тэгэхээр хүний эрхийн олон улсын гэрээ конвенцийн зүйл заалтыг Монгол улсад нутагшуулах тухай асуудал, олон улсын хүний эрхийг хамгаалах тогтолцоог Монголд илүү ойрхон болгох тухай асуудал. Тэгээд олон улсын эрх зүй бүтэх явцад монголчууд их пассив байдлаар оролцдог. Бид өнөөдөр бас өөрсдийнхөө одоо Монгол улсын ашиг сонирхол нөхцөл байдлыг ярилцаж олон улсын түвшинд бас мэрэгжилтний хуваар хувь нэмрээ оруулж одоо ярилцах ийм цаг ирсэн гэж боддог. Жишээлхэд одоо Нэгдсэн үндэсний байгууллагын хүрээнд ахмад насны эрхийн тухай конвенцийн асуудал яригдж байгаа. Энэ конвенцийн их хүчрийг За ерөнхийдөө асуулт асууж дуусчих бидний цагч болж би зүгээр танаас нэг тодруулах зүйл байна. Та түрүүн асуулт тайлбар хэлж байхдаа хүний эрхийн комиссийн шинжилсэн хариулгын хуулийн дээр энэ иргэдийн өргөдөл гомдол мэдээллийг шалгах дахиц гараагүй гэсэн зүйл хэлсэн. Монгол Улсын засгийн газраас өргөн мэдүүлэхдээ болон хууль тогтоогчд хуулийн төслийг хилцэх явцад батлаад гаргахдаа харьцангуй бас зарчмын шинжтэй даваа талууд орчлоодоо гэсэн ийм зүйл ярьж байгаа. Тэгэхээр таны бодлоор хэрвээ яг ингэчүүл энэ ер нь их зүг болчих байсан юм да гэсэн тэр одоо өөрийнхөө юу хэлнэ үү та тэр саналаа хэлвэл ер нь бол хууль тогтоогчд хууль баталсан дараа танилцуулгыг хийхдээ ч мөн гэдэл та бол хуулийг нэлээд сайн судалсан бах энэ хуулийг. Ер нь нөгөө шүдгөө арслан байсан шүдтэй болгочлоо гэсэн тийм юм ярьсан. Тэгэхээр та энэ дээр өөрийнхөө ингэчүү сайн болох байсан гэдэг комментоо хэлэх үү? За тэгэхээр 22 дугаар зүйлд гомдол 24 2 байгаа билүү. Тэгэхээр ерөөсөө хүний эрхийн үндэсний комиссэд бүх асуудлыг хамруулсан юм шиг хэрнээ. Тэгэхээр
хэрэг бүртэх мөрдөн байцаах шүүхэн шатанд байгаа гэд хуучин хуулиар ажиллаж исэн хүн учраас яг 11-2-оор яриад байгаа шүү. Мөрдөн шалгах ажиллагаа шүүхэн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн 90 эргэн захиргаа зөрчлийн хэрэг маргааны талаарх гомдол мэдээлэл хүлээж авахгүй гэд бүх юмыг өчнгүүтээ буцаагаад авчиж байгаа юм шиг ийм зохицуулалт байгаа дам л та. Тэгэхээр энийг л уулна бид нар одоо илүү нарийн харж өөрөөр хэлэх юм бол энэ айгүй зовлонтой. Яг гэвэл энийг ингээд нэг ганц өгүүлбэр энэ дээр ганцхан өөрчлөгдсөн зүйл бол одоо жишээлхэд хүний эрх Монгол Улсын үндсэн хууль олон улсын гэрээ дотоодын хууль тогтоомжоор баталгаажсан эрхийг хувь хүн байгууллага албан тушаалтанд зөрчсөн тохиолдолд хүний эрхийн үндэсний комиссд гомдол гаргана гэдэг. Тэгэхээр хүний эрхийн асуудлаар хариуцлага хүлээх одоо субъект нь бол хувь хүн байгууллага гэж хуульчилснараа бол энэ бас одоо эрх зүйн замбраагүй байдлыг үүсгэж байна гэдэг шүүмжлэлийг бол би бас олон жил ярьж байгаа. Тэрний зүгээр хувь хүн байгууллага гэдгийг аваа тавьсан. Гэхдээ яг нөгөө заалт хэвээрээ байгаа. За шаардлага зөвлөмжийг хүчтэй болгох талаар бол хоёр зүйл энэ дээр нэмсэн байгаа. Шаардлагын дагуу арга хэмжээ аваагүй бол албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг зохицуулах үйл ажиллагааг нь зогсоох саналыг гаргана гэдэг. Энэ одоо бас би за яах вэ гэхдээ одоо ямар ч байсан хэрэгжилж болохоор яг нэг саваа байна гэж харж байгаа. Гэлээ гэхдээ энэ бас бид ерөөсөө л түрүүний миний хэлсэн хүний эрхийг хамгаалах тогтолцоогоо зураглаагүй тохиолдолд бид нар ямар мөн чанартай ийм одоо улс одоо нийгэм эрх зүй улс төр тэгээд парламентын одоо энэ засаглалынхаа суурин дээр ажиллах хүний эрхийн тогтолцоог зураглаад тэн дотроо хүний эрхийн үндэсний комиссийн эзлэх байр суурь орон зайг зургалж иж энэ одоо гомдол мэдээлэл шалгах асуудал уул нь илүү нарийн тодорхой болох хэрэгтэй юм аа. Тэгээд одоо ингэчүүл айгүй хэцүү ажил бид нарын өмнө үлдэж байгаа. Яг гэвэл энийг яг ингээд мөн чанар салаан мөчрөөр нь олж харах зураглах ажил үлдэж байгаа. Тэрийг хийж ээж л бид нар энэ комиссийн одоо өргөдөл гомдол шийдвэрлэх ажиллагааг за энэ хуулийн энэ эрх зөрчигдсөн асуудлыг бол комисс ингэж шалгана гэдэг одоо нарийн тодорхой эрх зүйн зохицуулалтыг хүний эрх хэрэгчлөөний салбар төсвөрөөр ойлгомжтой болгож авахгүй болвол жишээлбэл оюуны өмчийн эрх зүй гэдэг чинь олон энэ бол одоо шинжлэх ухааны бүтээл төрөл хийх үр шимийг нь хүртэх эрхтэй гिचээд олон улсын эрх зүйд чиглэсэн нарийн зохицуулалт байхгүй. Энэ механизм нь байгаад одоо оюуны өмчийг хамгаалах газар байснаар энэ эрхийг хангагдаж байгаа юу эсвэл энэний цаадах зохицуулалт хүний эрхийн асуудал мөн үгүй юу гэж гих мэтчлэн бид нар ингэж одоо маш одоо За баярлалаа. Бидний ярилцах цаг ингээд өндөрлөж байна. Ер нь зүгээр энэ нийтийн сонсгол хийгээд байгаа гол зорилго бол хүний эрхийн комиссийн гишүүд гэдэг бол хүний эрхийг хамгаалах чиглэлээр дуу хоолой болох хэрэгтэй. Тэгэхээр тэнд болж бүтэхгүй байгаа хууль тогтоомжийн ямар нэгэн асуудал гарвал тэрнийг хууль тогтоох, хууль санаачлах эрх мэдэлтэй хүмүүст явуулж явах хэрэгтэй гэдгээр түүнээс хууль бол болохгүй байгаа учраас бид ийм байж шүү гэдэг тийм ойлголт байхгүй байгаасаа гэдэг талаас энэ томилгоон сонслог хийж байгаа гэдэг бид нар бол бас ойлгох байхаа. За баярлалаа. Тэгээд дараагийнхаа оролцогчтой. Амжилт хүсье.